За менингитийн тууралт бол одоо хөнгөн үедээ тосрохог тийм улаан, одлог тууралт, гөвдүүртэй тууралт гардаг. Энэ тууралтыг болохоор нөгөө зарим эмчнэр ерөнхийдөө нөгөө харшлын тууралт, улаан махны тууралтаа ингээ андуурах тохиолдол илбэг байдаг. Тийм учраас одоо нөгөө гарсан тууралт бүрийг нарийнхан ингээ харах шаардлагатай. Одоо хөнгөн үед тууралт гарсан ч гэсэн аль нэг тууралтын дотор нэм тусрахагшил үүсчихсэн байдаг байхгүй юу? Хэрвээ хүнд явцтай тийм менингококктэй халдвар өвдсөн байх юм бол нөгөө үхжилттэй тийм хөх ягаан өнгөтэй дотроо юм тусрахагшилтай тийм тууралтууд одоо ингээд их биеэр болон одоо гоё хөлөөр нүрээр одоо нүдний састаар гэх мэтлэн туурсан байдаг. Хөнгөн үед бол ерөнхийдөө хөнгөн болон дунд үед бол хөл гоё өгцгөр эхэлж гараад тэгээд ингээд тууралтууд нь нэмэгдэх хандлагатай байдаг. Хүнд болон нэг хүнд ингээд хэлбэрээр өвдсөн байх юм бол тууралт ер нь 4-6 цагийн дотор ингээд маш хурдан богино хугацаанд тийм үхжилттэй тууралт нүүр их биеэс биений дээд хэсгээс эхэлж туурдаг. Хүүхэд нөгөө гинт огцом халуураад одоо бүр 42 градус хэм хүртлээ ингээ халуураад эхлэх юм бол ерөнхийдөө менингококктаж хижгэлж болно. Түүнээс ингээл тууралт гараад хүүхэд баг зэргийн халуурах юм бол тэр болгоно одоо нөх хөрс өдрөө яваал эмч дуудаал тэгээд ах шаардлагагүй харьяа дүүргийнхаа эмнэлэг болон өрхийнхөө эмчт үзүүлээд тэгээд дараагийн шаталтаа яваал зүгээр.